Хүн сударч хөнгөн үдмийн сайдаар томдон батламжилж байна. За засгийн газар шинэ итгэл, эр шийтгэл хэмээх хөгжлийн 5 жилийн үндсэн чиглэлээ улсын хур дөрвөн мэдүүлээд хэлцэгдэж байна. За нэр шийтгэл, шинэ итгэл засгийн газрын үндсэн чиглэлийн үндсэн зорилтуудын нэг бол эдийн засгаа төрөлжүүлэх солонгоот байдлыг уудулгаагаас хэд хамааралтай байгаа эдийн засгийнхаа тулгуур одоо хөдөө аж ахуйн салбар, аял жуулчлал зэрэг одоо бусад салбаруудыг хөгжүүлж олон тулгуурт олох хувьд бол манай давтартай хөгжлийн үндэс. Ийм учраас хүн хөдөө аж ахуйн салбарыг бас бид шинэ шатны арга залтаар өнгөрсөн жилд хэрэгжүүлсэн бодлогоос эдийн засгийн гэрээ хэлцээг, гадаад худалдаа, эдийн засгийн хөгжлийн одоо тэргүүлэх чиглэл бодохын тулд бас давтартай хөгжлийн зорилттой үйлдвэрлэж тодорхой бодлогуудыг хүнсний хувьсгал, цагаат зэрэгтлүүдийг ажиллаж хийж байна. За үүний хувьд бол манай махны экспорт, ноос ноодон бүтээгдэхүүний экспорт эрс нэмэгдэж байгаа. Цаашдаа бас Евразийн 183 сая хүнтэй 2 триллион долларын зах зээлтэй гэрээ хэлцээр, чөлөө тулгааны хэлцээр байгуулах замаар экспортын зах зээлийг хэлэх, ноос ноодор, арьс шир, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх замаар 300 мянган малчдынхаа эрхлэлийг хамгаалах дэмжих бодлого бол манай засгийн газрын төрөлх зорилт. Ийм учраас эдгээр шийдвэрийг нэгдсэн бодлогоор загнаж эдийн засгийн бодлого, хөдөө аж ахуйн бодлого хоёр уялдаж ажиллах зорилгоор тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайдаар жадамбын хуулийг, хүнс хөдөө аж ахуйн хуулийн сайдаар аймаг орон нутагт олон жил ажилласан туршлагатай технологиос зүүн бүсийн эрчимжилт, эрчимцэн модод хөгжүүлж байсан туршлага зэргийг харуулж үзэж Монгол сүрэнгийн Бадам сүрэн хүлээдэг хөнгөн үйлдвэрийн сайдаар томилж байна. Энэ бол одоо манай эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх, одоо суур шилжилтийг хэрэгжүүлэх баг нэг үүрэг болж ажиллана. За түүний зэрэгцээ бас тэргүүн шадар сайдын ажил үүрэгт төрийн хяналтын чиглэлийг хамаарч байгаа. Нэг талаас нь бол төрийн хяналт бол бизнес эрхлэгчидтэй хүн тулч хэрэглэгүү, давхцалгүй, давхардалгүй дарамтгүй байх ёстой. Нөгөө талаас ард иргэдийнхаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулж төрийн хяналтыг хэрэгжүүлж явах ёстой. Тийм учраас энэ хоёр бодлогыг хэрэгжүүлэхэд бол мэргэжлийн хяналт мэргэжлийн байх зарчим шаардлагыг Монгол улсын бүх нутаг дэвшилт нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх заашгүй шаардлага тавигдж байгаа. Иргэдийн одоо эрүүл хоол хүнсээс хэвлээд эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай ийм хяналтын шинжилгээг хийх зорилттой болж байгаа. Тэгээ энэ зорилтуудыг хэрэгжүүлэх мэдлэг, туршлага, ажил амьдралын туршлагыг харуулж үзэж жадамбын хуулийг тэргүүн шадар сайдаар, эдийн засгийн хөгжлийн сайдаар, за хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдаар, Монгол сүрэнгийн Бадам сүрэнг одоо томилхоор шийдвэрлэж байна. За ингээд одоо төрд ажилласан зэрэг туршлага, хөдөө орон нутаг хяналт, мэргэжлийн хяналт, улсын хурд хууль тогтоох байгууллагад ажилласан, за эдийн засгийн салбарууд ажилласан төслийг харуулсан одоо 2 шинэ сайдыг томилж байна. Эдийн засгийн аюулгүй байдал, гүнсний баталгаа, иргэдийн амьдралын чанар, Монгол улсын хөгжлийн ирээдүйн төлөө нэг зорилготой, нэг баг болж танхимын зарчмаар ажиллах болно. Та бүхний ажилд багаар ажиллаж тухайн салбартаа чиг болгондоо засгийн газрын бодлогыг тууштай хэрэгжүүлж иргэдтэй шинэ итгэл өгч, бизнес эрхлэгчдэд шинэ итгэл төрүүлж, эр шийдвэрлэлийг тууштай хэрэгжүүлж ажиллахыг үүргэж олж байна. Мөнх хөтөлбөрийн хүчинд ор Монгол улс бандан баталгаа. Монгол улсын ерөнхий сайд засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын шийдвэр тусалын ажиллагаа өндөрлөлөө. Шинээр томилогдсон сайдартаа ажлын амжилт хүсье.